За хоёр асуулт байна. За нэгдүгээрт нь ер нь нийгмийн халамж гэдэг бол аливаа улс оронд бол зайлшгүй байдаг. За тэгээд өнөөдөр бол манайд хэрэгжиж байгаа нийгмийн халамжийн тухай хууль бол хүн амын өсөлтийг дэмжих, гэр бүлийн хөгжлийг дэмжих агуулгууд бүгд байгаа. Гэтэл яг халамжийнхаа хуулиар олгогдож байгаа ер нь нийт төсвийн 70% нь өөрөө яг энэ халамжийн биш хүн амын бодлогод чиглэгдсэн байдаг тийм ээ. Хүүхдийн мөнгө, за тэгээд дээр нь одоо жирэмсэн эхийн тэтгэмж, 0-3 нас хүртэл хүүхд тасарсны тэтгэмж, их хүүхдэд чиглэсэн үйлчилгээнүүд нь 70% нь болчихж байгаа. За үлдсэн 30% нь халамж руугаа явчихдаг. Тэгэхээр энэ халамж одоо хүндлүү чиглэсэн энэ хоёр үйлчилгээг хизээ салгах вэ? Энэ салгаагүйгээс болоод одоо нийт төсөв маань ерөөсөө Монгол улсын нөгөө халамж хавтгаарсан гэдэг гол ярианы сэдв энэ болдог. Халамж хавтгаарсныг нь хүртээд байгаа хүмүүс нь хөгжлийн бэрхшээлтэй хүргэн хүмүүс тэгээд дээр нь ахмад настан юм шиг санагдаад байдаг. Ингээд нөгөө хүмүүс маань Монгол улсын төсвийн хамаг мөнгийг хэрэглээд байгаа юм шиг ийм нийгэмд ойлголт төрөөд байгаа. Тэгэхээр хүн амын бодлого зориулж байгаа энэ төсвөө хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тусгай одоо тэр нөгөө яг зорилтод бүлэгт зориулж байгаа энэ хоёроо хизээ салгах вэ? За хоёрдугаарт нь энэ Монгол улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдээлэл 28-аас 29 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд нийгмийн халамжийн тухай хууль заасны дагуу төсвөө суурилгадах зардлын дээд хэмжээг 27 оны төсвийн хүрээний мэдээлэлд 2 тэрбум 823 сая төгрөг, 28-29 оны төсвийн төсөөлөлд 2 тэрбум 998, 3 тэрбум 170 сая төгрөг гэж тусгахаар заасан байна. Тэгэхээр энэ нь одоо яг салгаад яг нөгөө зорилтод бүлэг рүүгээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүүгээ зориулсан яг энэ дэмжлэг нь мөн үү? Эсвэл ерөөсөө хүн амдаа чиглэсэн нь юм уу? Энийг яг тодорхой хэлээд. За хоёрдугаарт төрийн өмчийн компани үйлдвэрийн газруудаас 2025 онд аудитын тайлан гарвал нийт 8.4 их найд. За тэгээд 648 зөрчил илэрсэн байгаа. Тэгэхээр энэ дээр 323 зөрчилд нь 5.9 их найдын акт тавьсан байгаа. За тэгээд албан шаардлага нь 5.9 их найдад 619 сая төгрөгийн төлбөрийн акт тавьсан 152.6 тэрбум төгрөгт хариуцлага тооцоолох ийм шаардлагууд түргэгдсэн байна. За тэгээ одоо бидний хамгийн сайн мэдж байгаа нөгөө хамгийн ашигтай ажилладаг Эрдэнэс 5 толгой компани дээр байна хүртэл энэ 5.3 их найдын асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр гарсан энэ зөрчлүүдэд одоо ямар арга хэмжээ авсан бэ? Энийг засаж залруулах талаар ямар арга хэмжээ авах гэж байгаа вэ гэдэг энэ тал дээр одоо асуултанд хариулт авъя гэж бодож байна. За Абакар сайд хариулъя. Баясгалан гишүүний асуултанд хариулъя. Тийм одоо яг төсөвдөр суугаад явж байгаа одоо зардлын ангил гэх юм одоо 2.8 их найд төгрөг үндсэндээ эргэжил Монгол улс маань одоо халамжид зарцуулахаар харагдаж байгаа. Тийм учраас бодлогын яамнаас хүн ам зүйн бодлого руу чиглэсэн гэр бүлийн хөгжил рүү чиглэсэн зардлуудаа бид нар гэр бүлийн хөгжлийн тухай хууль руугаа аваад одоо жишээлбэл хүүхдийн 1.5 их найд төгрөг байна. За мөн одоо тэгээс 3 насны хүүхд одоо эхийн мөнгө гих зэрэг гэр бүлийн хөгжил рүү хүн ам зүйн бодлого руугаа чиглэсэн зардлуудаа бид нар гэр бүлийн хөгжлийн хууль руугаа авчихаар яг халамж дээр манай Монгол улс маань жилдээ 600 орчим тэрбум төгрөг зарцуулж байгаа. 600 орчим тэрбум. Нөгөө талдаа гадны одоо экспертүүд хэлэхдээ танай энэ халамжийн зардал чинь өндөр харагдаад байна гэдэг. Нөгөө талдаа дэлхийн аль ч улс халамж шаардлагатай байгаа иргэдтэй халамжаа өгсөөр л байдаг. Өгч ёстой. Иргэжлийн 2027 оны улсын төсөвдөр одоо асаргааны тэтгэмж хөгжлийн бэрхшээлтэй хүний авдаг одоо сар тутмын тэтгэмж энтрийг бид нэмэгдүүлж оруулж санал өгч байгаа. Энэ маань нөгөө талдаа одоо инфляцтай уялдуулж бид бас нэмэгдүүлэх ёстой. За халамжийн тэтгэвэр авдаг иргэд байдаг ч юм уу тийм ээ. Тийм учраас энэ 2.8 их найд төгрөг бол ерөөсөө тэр чигтээ халамжийн зүйл бас биш шүү. Энэ бол гэхдээ одоо яг хуулийн зохицуулалтаар тэгж ойлгогдохоор байгаа. Тийм учраас бодлогын яамнаас хоёр хуулиараа сая бид нар хамгийн сүүлд халамжийн тухай хуулийн нээлттэй хилцүүлгээ хийлээ.
одоо яг нээлттэй хилцүүлэг явж байгаа учраас иргэд маань улсын хурлын гишүүд маань энэ дээр санал өгөх асуудал нээлттэй. За гэр бүлийн хөгжлийн тухай хууль бол бүх яамдуудаа саналаа аваад олон нийтийн хилцүүлгээ хийгээд одоо засгийн газраар хилцүүлэхэд бэлэн болцсон. Энэ бол хүн амын зүйн бодлого. Гэр бүлийн хөгжлийн тухай бодлого. Монголын төр одоо байж байгаа 900 гаруй мянган Монголын энэ гэр бүлийг яаж яг бодитоор дэмжих гээд байгаа юм бэ? Энэ хүн амын зүйн өсөлтөн дээр Монголын төр яг яаж анхаарах гээд байна? Дэлхийн маш олон улсууд маань өнөөдөр ажиллах хүчний эрэлт гарцсан байна шүү дээ. Өнгөрсөн нэгд өдөр бид Чехийн элчин сайдтай уулзлаа. Танахаас 10,000 ажиллах хүч авъя. Японыхаар, Европ тэр чигтээ. Тийм учраас бид нар өнөөдөр энэ төрөлтийг дэмжсэн гэр бүлийн хөгжлийн бодлогын хуультайгаа уялдуулж өгж явахгүй бол 20 жилийн дараа одоо бид нар ямар байдалд хүрэх вэ? 2025 онд Франц улс анх удаа нас барсан иргэд нь төрсэн хүүхдийн тооноос илүү гарчлаа шүү дээ. Өнөөдөр бид нар энэ арга хэмжээг авах хэрэгтэй. Тийм учраас бид нар гэр бүлийн хөгжлийн тухай хууль дэмжигдээд явсан. Бид нар засгийн газар дээр хэлэлцүүлээд оруулж ирнэ. За халамжийн тухай хууль маань одоо олон нийтийн хэлэлцүүлэг явж байгаа. Тийм учраас таны хэлсэн саналыг дэмжиж байна. Ийм ч байх хэрэгтэй. Халамж нь яг аль нөгөө төрийн хүн амын зүйн бодлого нь аль юм бэ гэдгийг энэ хуулиудаас салгаж өгөхөөр ажиллаж байгаа. За баярлалаа. За Жанчмын Галбадар гишүүн асуулт